Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлхийд дахин том хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За бид энэ удаагийн дугаартаа Бүгд найрамд Хятад улс болон Америк нэгдсэн улсын хооронд өрнөж байгаа худалдааны маргаантай холбоотой яриа хэлэлцээг энэ удаагийн дугаараар онцолж байна. За энэ сэдвээр ярилцахаар бид олон улсын харилцаа эдийн засаг судлаач Даваа Самбууг ураад байна. Танд энэ өдрийн мэнд төргий. Бидний урилга хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. Юуны өмнө намайг урьж телевизээр яриулж байгаад баяртай байна. Нийт телевиз үзэгч та бүхэнд сар шинийн мэнд төвшүүлж ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За тэгэхээр бид хоёрын ярилцлага бол хоёр том гүрэн дэлхийн номер 1 2 эдийн засаг Америк Хятадын хооронд өрнөж байгаа худалдааны маргаан гэсэн энэ том сэдвийг ярих гэж байна тийм ээ. Тэгэхээр сая 2 өдөр бол одоо Бээжинд хоёр орны худалдааны бас шин шатны шин төвшний яриа хэлэлцээ болж өндөрлөө. За энэ хэлэлцээгээр ер нь ямар үр дүн гарав? Хоёр орны хооронд өрнөж байгаа энэ худалдааны маргаан ер нь хаанаас юунаас ихтэй юм бэ гэдгээс ярилцлага эхлэе гэж бодож байна. За тэр яаж өндөрлөө гэдгийг надаас илүү таа хүн мэдж байгаа бах. За ямар ч байсан гэсэн одоо худалдааны төлөөлөгч сангийн сайд Америкийн талаас, Хятадын талаас засгийн газрын ерөнхий сайдын орлогч, ерөнхийлөгчийн гол одоо зөвлөлтөөр ахлуулсан төлөөлөгчдийн уулзалт өчигдөр дууссан байна. За уулзалтыг үргэлжлүүлэхээр дараагийн 7 хоногт үргэлжлүүлэхээр ярьсан. Тохирсон гинэ. За гол асуудлыг бол ярьсан зүйлийг нийтэд бол нэг сайн мэдээлэггүй байна. Тэгэхээр үр дүнтэй боллоо гэсэн зүйл байна. Тэгээ энэний гол үр дүнг бол сүүлийн дараа нь ярий. За ер нь энэ худалдааны дайн, худалдааны маргаан юунаас болоод байна вэ гэдэг талаас нь бид ярих гэж бодож байна таны асуултанд. Би намайг Англи эцсийн сайдаар ажиллаж байхад Английн сангийн сайд Гордон Браунга тэр 2008-9 оны хямралын өмнөх нэг үг хэлсэн. Тэгэхээр дэлхийн техникийн хамгийн том хүнд асуудал бол энэ Америк нэгдсэн улсын өөр бол таарах байх шүү гэж. Тэр нь бол нэгдүгээр төсвийн алдагдал, хоёрдугаар гадаад худалдааны алдагдал. Тэгэхээр Америк нэгдсэн улс бол дэлхийн дээр хийж байгаа худалдаанаас нэг 400-аас 500 тэрбум долларын алдагдaltaй. Тэр маань ихэнх нь Хятад дээр ногддог. 350-аас 400 тэрбум нь бүгд найрамдах Хятад ард улстай хийж байгаа худалдаанаас алдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн нийтэд Хятадын бараа дүүрчихсэн шүү дээ. Тэгэхээр Америк бол Хятадаас маш их бараа авдаг. Арай бага барааг Хятад руу авдаг. Тийм учраас энэ асуудал бол эцсийн дүндээ Америк нэгдсэн улсын эдийн засгийн потенциал муудаж байна. Дэлхийн одоо тэргүүлэх гүрний орон байж чадахгүй юу гэдэг асуудал яригдчих байна. Тийм ч учраас одоо баг аль дээр байсан л дээ. Би 2000 онд баха Америк нэгдсэн улсад бас нэг ажиллаар явж ирсэн. Тэнд хэд лекц сонссон. Тэр үед л одоо тэдний эрдэмтдүүд юу шилжиж ирсэн бэхээр бид хамаг технологи, хамаг бараага, хамгийн ажиллах хүч хямдтай Америк Хятад алдчихлаа. Энэ төрлийн бодлого гэж юм байна уу юу гэдэг асуудал яригдж ирсэн. Тийм ч учраас энэ асуудал бол Америк нэгдсэн улсад хизээ нэгэн цагт гарах байхаа гэсэн ойлголт надад төрж ирсэн л доо 2000 онд. Тийм учраас энэ сая одоогийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч ард түмэндөө хандаж хэлсэн байна л дээ. Ер нь бид бол Америк нэгдсэн улсыг ирээдүйн том гүрэн хэвээр байлгахын тулд бид энэ өөрсдөө бодож худалдааны одоо энэ алдагдлыг арилгах тарифын одоо бодлого явуулнаа гэж нийгэмд гэлж гарч ирлээ шүү дээ. Энэ ч учраас ард түмэнд дэмжсэн байх гэж бодож байна. Тийм учраас ихэд Америк нэгдсэн улсаас энэ худалдааны алдагдлаа багасгая. Инхийн тулд одоо тарифын асуудлаа хэлцгээе гэсэн учраас энэ хэлцээр эхэлж байгаа баг. Дээрээс нь намайг багц хэлдэг л дээ. Хятад улсуудад нэг мундаг бодлоготой. Нэгдүгээрт нь бол энэ өөрийнхөө зах зээлийг тодорхой салбарыг нээхдээ өөрийгөө өрсөлдөх чадвартай болсны дараа тэр тухайн салбарыг олон улсын зах зээл дээр нээгээд явдаг юм. Дээрээс нь нам толгой коммунист нам байна тийм ээ мөн төрийн захиргаа байна. Энэний зохицуулт асар их өндөртэй. Энэ зохицуултаас болоод одоо ямар барааг хязгаарлах юм, юуг экспортлох юм гэдэг төрийн бодлого маш нэрээ бодогдсон ийм орнолдоо дэлхийн маш том худалдааны гүрэн шүү дээ. Одоо та мэдхгүй байх. Ер нь баг энэ Америк нэгдсэн улсны ер нь нэг их 2-3 их 80 долларын худалдаатай орно шүү дээ. Хамгийн том худалдааг бол Хятад хийж байна. Дараагийн том худалдааг бол Америк нэгдсэн улс гэж. Тэгэхээр энэ хоёрын эдийн засаг гэдэг нь дэлхийн эдийн засгийн бараг 50-30-40% тэжих хэмжээр худалдаа хийгдэж байгаа учраас энэ маш чухал асуудал. Тэгэхээр хоёулаа том эдийн засагтай дэлхийн худалдааны ихэнх хувийг энэ хоёр эзэлж байна. Тийм учраас
энэ хоёрын эрх ашиг зөрчигдөөд бас ард түмнийхээ эрх ашигыг бодоод энэ худалдааны асуудал үүсчээ гэсэн гэж ойлгож болж байна тийм. Тэгж ойлгож байна. Ер нь дэлхийн дахины бодлого байна тийм ээ. Энэ сүүлийн дэлхийн дахины бодлого. Ялангуяа 2008 9 оны санхүүгийн хямралаас хойш дэлхийн эрх дахины бодлогот улс орнуудын эдийн засгийн эрх ашиг ихнээ хийж тавигдах болчихсон. Бид эдийн засгаа дэмжиж босгож ирж байж дэлхийд жим бантай болно шүү гэж та бүхэн мэдж байгаа баг. Нэгдүгээр гүрэн Америк тийм ээ. Хоёрдугаар гүрэн одоо хинбэ гэдэг асуудал яригч шүү дээ. Эдийн засгийн хувьд бол одоо хятад болчихлоо. Улс төрийн хувьд хэн байх вэ? Улс төрийн хувьд хинбэ гэхээр одоо хятад цаашдаа улмын жирийн бан нэмэгдэнэ. Манай Оросын холбооны улс бол хуучин зөвлөлт холбоот улсын хэмжээний бодлого нь эргээс хэрэгдэж байна. Дэлхийн одоо том сонирхолтой бүсүүд байна тийм ээ. Ойрхот орнууд, Латин Америк, Европын холбоо, баруун зүүн Европ энэ хэмжээнд өөрийн сонирхлын бүсүүдийг одоо байгуулад эхэлчихлээ шүү дээ. Оросын холбооны улс. Тийм ээ. Тийм учраас энэ дэлхийд эдийн засгийн сонирхлын хуваарлт явагдаж байна тийм ээ. Энэ хуваарлт дээр энэ том гүрнүүд одоо яаж ажиллах вэ? Эндээс нь одоо бид яах вэ? Энэ нь одоо энэ худалдааны бодлогоор тарифаар явагдаж байна. Гэрлэхдээ та бүхэн саяхан өнгөрсөн оны сүүлчээр их 7 их 20 уулзалт гэж болсон шүү дээ. Их 20. Дэлхийд тэргүүлэх эдийн засгт 20 орнуудын уулзалтаар нэг том амжилт гарсан. Ямар амжилт гарсан бэхээр энэ дэлхийн худалдаа энэ эдийн засгийн эрх ашигын зөрчлийг болвол дэлхийн худалдааны байгууллагынхаа ажлыг шинжлэх хэлбэрээр хийя гэсэн нэгцэн ойлголтод хүрсэн. Энэ бол бас их том амжилт гэж тухайн үед яригдж ирсэн. За шинжилсэн гэхээр ямар ах вэ? За шинжилсэн гэхээр нэгдүгээрт нь бол одоо хамгийн гол партнер маань одоо Америкийн нэгдсэн улс болоод шүү дээ. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын эрх ашигыг дэлхийн худалдааны дүрм журмд бага авч үзсэн байна гэж үзэж байгаа. Тийм учраас Америк бол дэлхийн одоо хамгийн либерал эдийн засаг. Либерал худалдааны бодлогыг одоо баримталж ирсэн. Энэ маань эргээд биднэрт ордоо байгаа учраас энэ асуудлыг авч үзнэ гэсэн үг. Нөгөө талаасаа хятад улс байна. Бүгд намд хятад улс бол төрийн зохицуулт их байна. Яг суртаа гэдэг чинь гаргахтаа бол бүгд нь татаас өгж байна. Тийм ээ? Технологийн хулгай их гэж байна. Та нар мэдэн шүү дээ. Одоо Бээжинд яваад очихоор зэрэг одоо хичнээн хиймэл одоо Америкийн нэгдсэн улсын одоо одоо оюун өмчийн хулгай гэдэг үйлдвэрлэжсэн маш их юм явагдаж байдаг үстэй. Энэнийг яаж хамгаалах юм? Энэ бүхнийг энэ олон улсынхаа хүрээнд авч үзье. Дөрвөлжүүлэх гэж яахгүй юу? Ингээхийн тулд эхлээ хоёр талаараа тохирё. Хоёр талаараа тохирсон зүйлээ олон улсын хэв журам болгоё гэдэг энэ асуудал байх гэж би бодож байна. За тэгвэл хилэлцээ бол нэлээд үргэлжлээд сунжраад зарим үедээ бас тасрах гад тийм ээ. Нэлээд ярвигтай явж байна. Энэ хилэлцээнд Америкийн талаас иргэдийнхээ эрх ашиг, худалдааны эрх ашигаа бодолцож ямар одоо зарчмын шаардлагыг тавьж байгаа. Нөгөө талд хятадын хувьд бас эрх ашигаа хамгаалахын тулд ямар шаардлагыг энэ хилэлцээнд тавьж байна? Яагаад ийм удаан хилэлцээ тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм бэ? Гэхдээ энэ ер нь худалдааны бодлого гэж хүний таа бидний амьдралтай холбоотой асуудал байхгүй юу? Тийм учраас бол Америкч тэр бүгд найрамд хятад ард улс тэр үндэсний эрх ашиг, ард түмнийхээ эрх ашигыг бол хэдээж хөсөлдүүлж хаяхгүй. Аль аль. Өөрөөр хэлбэл тэгэхээр энэний төлөө юу хэлж яах вэ гэхээр Америк бол урьдаа зарлаж байгаа. За чиний 350-аас 60 тэрбум долларын бүтээгдэхүүнд чинь 25% татварыг энэ өнгөрсөн оны 1 сарын 1-ээс бүрдүүлээ гэсэн. За сая хоёр ерөнхийлөгч оны сүүлчээр уулзаад за жаахан хүлээж байя. 3 сарын 1-ээс өмнө энэ худалдааныхаа гэрээ хэлцээрээ тохироотгоо. Тэгвэл энэ 25% татвар огдуулахгүй гэж. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс бол нэг давуу талтай юм яриад байна шүү дээ. Чи хоёр надад тохирохгүй байвал би чиний бүх бүтээгдэхүүнд 25% татвар ногдуул шүү гэж байгаа. Хариуд нь бүгд намд хятад улс. Тэгвэл би танаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, танаа машиныг эсвэл танаа технологиг бас одоо чинь хязгаарлалт тавина шүү. Гэсэн хариу тавиа яриад зорж байгаа шүү дээ. Гэхдээ бол бөмбөг бол хэний талд байгаа юм бол одоохондоо бол Америкийн талд. Би 25% татвар алдахгүй 10% татвар ногдоод явуулсан шүү дээ. Дээрээс нь төмөр, цагаан, ган болон хөнгөн цагаан дээр татвартай байгаа тийм ээ. Энэ мэтлэн зүйлүүд. Тэгээ энэ маань өөрөө дэлхийн нийтэд бас нэлээд тийм тодорхой бус байдал үүсгэж байж байгаа. Ялангуяа хөрөнгө оруулагчид бол тодорхой бус байна гэсэн үг. Тэгэхээр саяын амжилт дээр амжилттай болсныг гэдгийг хэрчилж байгаа нэг зүйлийг танд хэлье. Өчигдөр одоо 5 дахь өдөр дэлхийд дахины ялангуяа Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн биржүүд дээр мөн Европын холбооны хөрөнгийн биржүүд дээр одоо хувь цэний үн
нэгээс хоёр өсөж байгаа. Юмр учраас өсөж өгнө гэхээр за бид Америк нэгдсэн улс ярьж байна. Юу гэж хэлэх вэхээр хятадтай хийж байгаа худалдааны хилцээр санамж бичиг зурнаа. Энэ санамж бичигдээ бол ялангуяа Америкт бас хятад хөрөнгө оруулалттай томоохон компаниудын хэрэг ашигыг харгалж үзсэн маш нарийн зүйлүүдийг оруулах гэж шүү гэж хэлж байгаа. Тэгэнгүүт за энэ ч бас бидний эрх итгэл төрөнгүүтээ хувьцааных нь ханш өсөөд эхэлж ийн гэсэн үг тийм ээ. Энэ маань бас ямар учиртай вэ? Дэлхийн том гүрнүүдийн эдийн засаг сайжирна гэдэг нь бас л бидний нөгөө нүүрсний үн нөгөө хүн яах вэ? Нөгөө манай зэсний үн маар унчихгүй байх нэ. Манай доллар бол 100 мянгаас 1 кг 100 мянга байх магадгүй. Европын эдийн засаг сэргэжээвэл сайн байвал манай долларыг авна шүү дээ. Манай малчны амьдрал чинь тэр энэ хоёр нөхрийн өөрчлөлөөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч бүгд найрамд хятад ард улсын дарга хоёр яа тохирох нь гэдгээс манай малчны ямааны долларын үн тохир хамаарна шүү. Тийм учраас энэ бол маш их чухал асуудал. Мэдээж бид бас арай ойр байдлаар харж болно л доо. За энэ хоёрын хооронд харьцаа мууд ямар нэг хэмжээгээр худалдаан дээр бас яагаад одоо жишээлбэл юу гэдэг юм ноолдор бүтээгдэхүүн. Энэ хувцс эсвэл манай эрх ашиг энэний үн яах вэ гэдэг асуудал тариф. Ер нь бол Америк энэ хилцээр эхэлснээс хойш мөн дэлхийн худалдааны байгууллагын хүлээс үүргийн хүрээнд өнгөрсөн жил 2 удаа бүгд найрамд хятад ард улс тарифа уургалаа. Гаднаас авж байгаа бараанд ногдуулдаг тарифа. Жишээлбэл одоо сая миний дурдаг ноолор бүтээгдэхүүн охин 15 орчим хувь байсан бол одоо 8%, 10% орж ирж байна. Өөрөөр хэлбэл бол энэ дэлхийн нийтийн хилцээлийн явцад манай бүтээгдэхүүний нэг хятадын зах зээлд нийлүүлэх боломж нэмэгдэж шүү дээ бас нэг талаас. Тийм ээ. Тийм учраас энэ бол одоо бас их том глобал асуудал л да. Энэ глобал асуудал хоёр одоо худалдааны гол том хоёр гүрэн асуудлыг шийдээд хоорондоо тохиролцоод тийм ээ. Бас бусад улс орнуудынхаа ялангуяа бүс нутгийн улс орнуудын эдийн засагт үр ашигтай шийдвэр гарч ивэл бидний эдийн засагч бас одоо эргээр нөлөөлөх юм дүр зураг харагдаж байна гэж ингэж ойлголоо шүү. Том утгаар нь бол тэр. Би баг утгаар нь бол өөрөөр хэлбэл энэ хоёр хоорондоо дайны худалдааныхаа тарифыг хариндоо их өндөр тавиад байвал тэр зайг би бас нөхөн шүү гэж хэлж байхгүй юу? Ямар нэг хэмжээгээр тийм ээ. Гэхдээ том утгаараа дэлхийн эдийн засаг өсөлттэй байвал, хятад эдийн засаг өсөлттэй байвал бидний нөгөө commodities буюу таварын бүтээгдэхүүн маань дэлхийн зах зээл дээр үнэт хөрч бидний амьдралд нөлөөтэй гэдэг агуулгаар нь би ярьж байна том утгаар нь. Жижиг утгаараа бол бид ухаан бүгд найрамд хятад ард улстай эсвэл Америк нэгдсэн улстай худалдааны ямар бодлого явуулах уу яах уу гэдэг асуудал бол бид бас энэ хүрээнд бодох асуудал да. Жишээ нь одоо 90-ад онд тийм ээ. 90-ад онд бид Оросын холбооны улс бүгд найрамд хятад ард улстай хилээрингийн тооцоо гэж юмтай байсан. Хоёр талаараа тооцдог. Тэнд зарчмын өөрчлөлт оруулсан Монгол улс. Дэлхийн нийтэд харьцах харилцаанд зарчмын өөрчлөлт оруулсан шүү дээ 90 онд чинь. Одоо үндсэн хуулиараа 92 оны үндсэн хуулиар. Тэр өөрчлөлтийн дагуу Монгол улс бүгд найрамд хятад ард улстай бүх худалдааг бол дэлхийн зах зээлийн үнээр хийнэ. 1. Хоёрдугаар дэлхийд гүйдэг валютаар хийнэ. 2. Гуравт зарим нэг хэдийн худалдааг юан болон төгрөгөөр хийнэ гэсэн ийм тохиролцоонд 91 онд худалдааны хилцээнд өөрчлөлт оруулсан. 93 онд мөн бүгд найрамд Оросын холбооны улстай. Би бас сайн ийм зарчмаар тохирсон байгаа шүү дээ. Тийм учраас энэ дэлхий юу болж байна гэдгийг бид байн харж ах хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл бүгд найрамд хятад ард улс Америк нэгдсэн улсаас эрчим хүчний нүүрсийг юм уу ямар нэгэн нүүрсийг 90-ээр 80-аар авч байвал би яг тэр үнээр хинэтээр амир хэрэг сүг шүү дээ. Одоо хятад улстай. Мөн тэрний нэгэн адил юу нэ газрын төсний бүтээгдэхүүн. Дэлхийн зах зээлийн үнэ нь одоо жаахан өчтөр бас жаахан өслөө 1-2%-аар бас дэлхийн нийтийн зарим байдлаас. Ухаан ер нь $90 байж байгаад нэг баррел нь $50 $60 боллоо тийм ээ $30 өнгөрсөн оны сүүлчээр. Яг энэ хэмжээгээр бид мөн л бас л Оросын холбооны улстай хилцээр хийсэн зах зээл 8 хэрэг шүү дээ. Тийм учраас бид нар чинь дэлхийн улс орнуудтай хөл зэрэгцээс ажиллах буюу тэр дэлхий дээр газрын тосны үн бууж байвал бид мөн адилхан Орос манайд буулгаж өгнө гэсэн гэрээ хилцээрийг аль биесээр баталгаажуулчихсан 90-ад онд.
Одоо бас эдгээр ямар юм тохиролцох гэж байна. Энийг бид нар харж байж бас одоо энэ дундаас хамт шийдэх гэдэг тийм ээ. Дээрээс нь бид бол за та нар хятадтай ийм хөнгөлөлтөй хэлцээр хийж байгаа бол манайх бол хөгжиж байгаа жижиг орн. Далайд гарцгүй орн. Тийм учраас энэ далайд гарцгүй оронд бол энэ хятад үлгэр жишээр болгоод манай бараа гайлгүй оруулаад өгөө гэж Америкээс гуйж байна. Эн чинь юу гэсэн үг вэхээр Америкээс гуйна гэдэг чинь хятадаас гуйж байгаад адилхан байхгүй юу? Өө чи Америк надад миний бараа гайлгүй оруулаад өглөө шүү дээ. Чи тэгвэл надаас бас гайлгүй авал да. Яагаад тэгж нөхөр Си Цзиньпин дарагч байна 3 талын хэлцээр дээр ярьсан байл шүү дээ. Монгол улсыг та чөлөө тодорхойн хэлцээрийн тухай ярья гэж. А бид бол хятадтай хөв чөлөө тодорхойн хэлцээрийн нөхцөлийг бүрдүүлээд өгсөн байхгүй юу? Яг үгээр гайлын татвар хэдүүлээ 5%. Нэмэн үртгэхийн татвар шүү дээ. Одоо гаднаас авч байгаа импортын нэмэн үртгэхийн татвар 10%, нийтдээ 15%. Бүгд найрамд хятад ард улс ямар үлээ? Нэмэн үртгэхийн татвар нь 18%. Сая дээрээс нь гайлын татвар 5-аас 10% гэж би ярьлаа шүү дээ. Ингээ 20 хэдэн хувь байна да. Тэгэхээр зэрэг би бол үжээ чөлөө тодорхойн нөхцөлийг бүрдүүлээд өгсөн байна шүү дээ. Энийг ойлгуулаа. Бид нар үсрээл танахаас 15% авчих. Танах тэр гайлаа болоод тэр нэмэн үртгэхийн татвар авдаг дэлхийн жишг байна шүү дээ. Энэ дагуул яваач дээ. Монголыг далайд гарцгүй жижиг байгалийн маш хүнд байдалтай ийм орны хувьд нь Европын холбоо татваргүй оруулчихад байхад миний хамгийн том гөрш маань яагаад байна гэж би асуух гэдэг шүү дээ. Ухаанд тийм ээ. Тийм учраас бид бол одоо энэ бүхэл нийт орнуудтай харилцаж өөрийн эрх ашигыг тэнд оруулж миний эрх ашигыг нөгөө айлууд бас хүнддэг болох гэдэг маань өөрөө олон талт бодлогын гол үнцэн тулгуур нь байж байх байхаа. За энэ хоёр том улсын хэлэлцээнээс ер нь хин нь буулт хийгээд ямар үр дүн ойрын үед гарах бол тийм одоо эдийн засгийн таамаглал ямар байна? За би одоо тийм юм гэж хэлж чадахгүй. Тэгэхээр ямар ч гэсэн энэ сайн тэр одоо өмчийн асуудал байна тийм ээ. Тийм оюуны өмчийн асуудал. За тэн дээр бол бас тодорхой хэмжээний буулт гарах байх гэж бодож байна. Хятадын зүгээс. За тэр төрийн зохицуулт биш үү? Тэн дээрээс бас тодорхой буулт гаргана. Тэгэхдээ хятад бол бас байнгын юм тайлбарлаж явдаг. Бид бас хөгжиж байгаа оросыг хөрөх юм байна. Одоо бид нар бас зарим зүйлээ зохицуулж магадгүй шүү гэж одоо хэлдэг юм л да. Дээрээс нь Америк нэгдсэн улсаас нэг шаардаад байгаа. Хөрөнгө оруулагчдаас нь. Та нар эхлээд тэр Америк дэлхийд технологиор төрүүлж байна. За хятад бараг араас ойртож явна. Нэлээд хүчтэй болж байна. Тийм учраас хятадын нэг шаардлага бол юу гэж чи манайд хөрөнгө оруулах гэж байгаа бол чи тэр хамгийн өндөр технологи надад авчираад өгөө гэж байгаа. Тэгэхээр зэрэг хятадын зүгээс өгж ийн нөхөр ийм хууль ус шаардлага битгий тавиач. Яванда та нар сайжраад ирэх эн чинь явагддаг зүйлээ. Энэ шаардлага боль гэж байгаа. Энэ зүйлүүд гарах байх. За тэр татварын хэмжээнд бол одоо сая энэ 3 сарын 1-ээс энэ хэлцээнд хүрч чадахгүй шүү дээ айгуу. Нэгнээс мөрдөгдөн гэж байгаа тийм ээ. Гэхдээ энийг би мөрдчихнэ гэж харж чадахгүй байна. Трамп бас нэг 2 сараар сунгах 3 сараар боломжтой гэсэн юм ярьсан байлээ. Гэхдээ яг тэгээ амлцаагүй. Бас одоо 8 ч хүн юм билээ л дээ. Одоо бизнесийн хүн чинь. Ягаад тэгэхээр ер нь одоо тарифаар нэмчиж магадгүй шүү гэдэг хардлагыг бол хятадын талд үлдээч л байгаа. Тэгээ ямар ч байсан гэсэн зөв миний харж байгаагаар бол нэг 6 сарын 1 хүртэл 3 сараар ч юм уу хугацаагаар сунгаад тодорхой хэмжээгээр одоо бас харилцан буулт хийх зүйлээ шээ өргөжлүүлэх шаардлагатай. Ягаад сая хэлцээр эн чинь үр дүнг Трамп дарга. Мөн Си Цзиньпин даргач хөшгөлчих ёстой шүү дээ. Энэ хоёр чинь хоёулаа нийгмийн дарамтд байгаа юм. Энэ хоёр хичнээн одоо хувь хүний хувьд найзууд ажил явуулах гэж зүтгэж байгаа шүү дээ тэр юмнаас. Америк нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч өчигдөр өнөөдөр зарлалаа шүү дээ. Би энэ асуудлыг ингээд шийдэх гэж оролдож байна. Ингийн тулд Америк нэгдсэн улсын конгрессийн доод танхимын даргыг мөн төр барьж байгаа конгрессийн тах ардсан намын дээд удирдлагыг энэ гэрээ хэлцээд оролцуулна шүү. Ингэж байж одоо энэ нэгдсэн ойлголтод хүрнэ. Бидний хоорондын зөрчлийн арилгахын тулд гэрээ хэлцээд орно гэж. Өөрөлдөх юм бол танаас ард түмэн нэгдүгээр шаарч байгаа. Чи нөгөө татвар ногдуулаад бүх ажлын байрыг нөгөө бүх алдагдсан өмчийг Америкт оруулаад ир гэсэн чи хайцсан бай гэж нэгдүгээр асуур. Хоёрдугаарт парламент сөрөг хүчин болчихсон ардсан нь дамгаалаад байж.
Энэ хоёр дээр чинь бас очиод би ингээд тохирчлоо гэж хэлж чадахгүй шүү дээ. Нөгөө улсуудтайгаа хэлцээр хийх хэрэгтэй. Мөн Магаданы хятад ард улс 1.3 тэрбум хүнтэй асар өндөр интеллектуалын хүчтэй дэлхий байж. Цаана коммунист намын төв хороо гэж маш хүчтэй хэдэн зуун хүн Сизимбэн дарга та зөв юм хийж гинүг ажиглаа сууж байгаа. Энэ том дарамтад та хийхийн тулд одоо мөн бүгд юу хурлан болно. Одоо чи хаттын 3 дугаар сарын том хурлан болно. Энд очиж тайлбар хийх хэрэгтэй болно. Мөн 2020 онд үл энэ Америкийн нэгдсэн улсын сонгуул болно үстэй бас. Энэ бүгдийг чинь хооронд нь яаж уялдуулах вэ гэдэг асуудал учраас одоо ингээд тохирчлоо гэж зарлана гэдэг тийм юм биш ээ. Миний ойлголтоор. Энэ бол удаан хугацааны процесс. Ер нь бол. Тэгэхдээ нийгэмд ийм аюу тодорхой бус байдал ялангуяа хөрөнгө нийгэмд түүний дотор хөрөнгө оруулагч нарт тодорхой бус байдал гаргахгүй тулд энэ 7 сарын 1-ээс ямар нэг тохиролцоонд хүрнэ гэдэгт нь бол би итгэлтэй байна л да. Энэ хоёр ямар ч байсан бас нэг уулзах бодол байгаа дах шиг байна тийм ээ. За ер нь хоёул уулзрага хэлчихсэн. Флоридад очиж уулзнаа. Манай миний төрсэн газар хүрээд ирээрэй гэж нөгөө хэн хэлсэн шүү. Трамп дарга. Гэхдээ энэ чинь Сизимпийн дарга чинь одоо очиод энэ намынхаа нөхдүүдээс өөргөө аваад явна шүү дээ. Чи тийм юм уу? За нөгөөх нь бас нөгөө өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын конгресс нь. Хятадын хуучин коммунист намын төв хорооны бүгд хурл байдаг шүү дээ. Энэ хуучин ч гэсэн төв хорооны бүгд хурл гэж үндсэндээ хятадын парламент шүү дээ. Цаанаа бол. Тийм учраас маш том дарамтанд байна. Тийм ер нь би түрүү хэлсэн хөрөнгө оруулалтын талаар их аль болохоор хөрөнгө оруулалтын асуудыг шийдэх баг. Тарифын асуудал дээр одоо тэр 25% тариф тогтоодгүй маа гэхэд одоо ямар бараан дээр яах уу гэдгийг хэлцчихэл байгаа баг. Би ямар нэгэн таавар хэлэх үнэхээр боломж олох. Сони хөвлөд ярьж байгаа зүйлийг ахаар ярьж байна. Америкийн талаас тавьж байгаа бас нэг шаардлага гэсэн хятадыг худалдааны асуудал дээр бүтцийн томоохон шинэ өөрчлөлтүүдийг хий гэдэг шаардлагыг тавьж байгаа юм лээ. Тэр нь ямар утгатай юм? Тэгэхээр бүтцийн өөрчлөлт гэдэг нь нэгдүгээрт бол дэлхийн нийтийн жишгийн дагуу дөрмээрээ яваач. Та нар хүнийг харж агаад энэ барааг нь оруулна. Энийг болно гэдэг намын дарга нарынхаа зөвшөөрлөөр асуудыг шийдэд байна шүү. Дөрмтэй яваа гэсэн үг. Нэг. Хоёрдугаар та нар тэр одоо ажил дээрийн бодлого, эцсийн аюулгүй байдлын бодлого Хятад 2020 онд үйлдвэрлүүгээд өөрөлдөх юм бол зөвхөн дэлхийд хятадын баргаар л хангах тухай энэ бодлогоос хийхдээ ямар нэгэн захиргааны арга хэмжээ авчих шүү. Бүр зориудын одоо бодлоготой. Энийг болооч. Хоёрдугаарт нь түрүүмээ танд хэлсэн. Экс уртанд ботогтын гаргахын тулд төрөөс нь татаас мөнгө өгж шүү. Хятадын зах зээлд өөрөлдөх юм бол чи энэ машиныг Америкийн зах зээл дээр зарж чадвал би чамд 5 паунд өгье, 5 евро өгье, эсвэл юан өгье гэдэг юм татаас өгж штеп. Энийгээ болооч гэсэн үг. 3 дугаарт нь гаднаас хөрөнгө оруулахад тавьдаг шаардлага байгаа. Төрийн одоо намынхан барагших уу. Бараг технологитойгоо орж ирвэл хөрөнгө оруулах гэдэг. Технологитойгоо хөрөнгө оруулж гэдэг. Энэ асуудал واخгүй энэ реформ гэдэг. Энийгээ болооч, дэлхийн жишгээр яваач. Эний чинь тэр компани хоорондоо ярина. Түүнээс танаа одоо коммунист нам, эсвэл танаа одоо тэнд байгаа улс төрийн төвчөөний гишүүн, эсвэл тэр намын гишүүн тэр дарга нар шийдээд байна. Энийгээ дөрмээр явуулаач гэсэн юм нэг шаардлага тавиад байгаа. Энэ бол цаанаа нэг системийн өөрчлөлтийн асуудал да. Ер нь бол. Гэхдээ энд бол яг хуу бүгд нарт хятад ард улсын чинь эдийн засгийн 60-70% нь шүү дээ. Хувийн хвшил үйлдвэрлэдэг болсон шүү дээ. Эдгээр чинь бос сая өнгөрсөн сарын үед 2-3 том бүгд том хилцүүлэг явагдсан. Юу гэхээр ер нь одоо хувийн хвшлийг дэмжихгүй байна гэсэн ойлголт өгөөд үгүй төрөөс та нарт бол маш их зээл өгнө. Төрөөс маш их мөнгө өгнө, технологи өгнө. Манай улсын ажлын байрны 70-80%, эдийн засгийн 60%-ийг хувийн хвшил бүрдүүлж байна гэдгийг нийгэмдээ хүлээн зөвшөөрч ойлголцсон. Гэлээхтэй Хятад Америкийн нэгдсэн улс хардсан хэвээр хардах хэрэгтэй л дээ. Та нар тэр улсын үйлдвэрлэлтэй том компаниуд шүү дээ. Эсвэл тэр одоо хувийн том компани эзэд нь бас л төөрөний гişүүд байгаа шүү дээ. Энэ нөхдүүдээрээ дамжуулаад нөгөө төрийнхөө болохгүй бодлогоо өөрөлдөх юм бол гадны хөрөнгө оруулалтыг хавчдаг. Нөгөө технологиор хулгайлдаг. Бодлогоо хийгээд яваад байна шүү. Энийгээ болд гэдэг юм ихэд бүтцийн өөрчлөлтөд нэрлэж байгаа болов уу гэж бодож байна хаа. За бас нэг сүүлийн асуулт. За. Чухал сэдв бол Америкийн нэгдсэн улс
Умард Солонгостой хийх 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг сонгосон газар Вьетнам улсаар сонгогдчиход байгаа тийм ээ. Тэгэхээр Вьетнам улсыг сонгосон тэр шийдвэр улс төрийн цаад агуулга бол Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн худалдааны бодлого энэ одоо дээд хэмжээний уулзалтыг сонгох шийдвэрийн ард байна уу да гэдэг ийм таамгийг бас шинжээчдийн зүгээс гаргасан байна. Энэ дээр таны бодол ямар байна? Өөрөө ч бодол ямар байна? Эхлээд. Энд би хариулах хэрэггүй шүү дээ. Өө тийм үү. За би бол мэдэхгүй байна. Ер нь дэлхийн дахинд би түрүү хэлсэн. Дэлхийн дахины дахин хурал явагдаж байгаа. Тийм ээ. Эдийн засгийн сонирхлын бүсийн. Энэ ялангуяа Аз нумхан далай. Аз нумхан далайд бол Америк нэгдсэн улсын хүчийг хятад орлоо гэсэн ийм том одоо хардлага байна. Тийм ээ. Тийм учраас энд бол одоо хамгийн их хүн амтай бас одоо чадaltaй ийм гүрэн бол өнөөдрийн хамгийн түргэн хөгжиж эхэлж байгаа гүрэн бол хэм Вьетнам улс. Тийм ээ. Тийм учраас одоо энэ худалдааны хилцээрт сайн одоо явагдаж байгаа хилцээр бас нэг хөөрхөн дарамт маягийн үзүүлж штэ. Танаа барааг би өндөр татвар ногдуулчуд Вьетнам гэдэг энэ том зах зээл рүү манай руу нээчих магадгүй шүү гэсэн бас нэг одоо асуудал. Дээрэс нь одоо таамагч байгаа баг. Америкийн нэгдсэн улс тэргүүтээ өрнөдийн орнуудын эрх ашиг. Хятад. За Оросын холбооны улс. За тэгээ Латин Америк, буюу Африк. Ойрхот орнууд. Энэ орнуудын чинь хоорондох харилцааны асуудлууд их яригдж байна да тийм ээ. Тийм учраас энэ бүс нутагт одоо Вьетнамыг дэмжиж та тэр бүс нутгийн ашигт шийдвэрлэх үүрэг үүсгэж магадгүй шүү. Японтойгоо нийлээд эсвэл одоо өнөөдрийн их хүчтэй болж байгаа энэ их улстай нийлээд энд бас нэг одоо эрх ашигын зөрчлийг аль болохоор нэг хүний давмгаалаар шийдэхгүй олон талын эрх ашигыг олон дахин бодож байж шийдэж зөв шийдэл хүрдэг механизм тогтоох гэдэг байгаа шүү дээ. Нэгэн дураараа ажиллаад байвал энэ нийгэм чи яаж ч магадгүй шүү дээ. Тийм учраас энэ том хүчнүүдийн харилцааг хооронд нь уйддаг механизмыг л ашиглаж байна. Энэнийг бас нэг жишээ болгож бодвол Вьетнамыг сонгосон байж магадгүй таны ярьж байгааг нь сонсоход. За бидний урилгыг хүлээн авч одоо 2 том гүрний худалдааны маргаантай холбоотой маш өргөн сэдвээр одоо сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Монгол улс бол ер нь нийтдээ гадаад худалдаагаа төлбөрийн тэнцлээ бодлогоор дэмжиж энэ хүмүүсийн ажилтаа болгоно гэвэл ерөөсөө экспортынхаа үйлдвэрлэлийг зах зээл дээр ялангуяа өнөөдөр хамгийн худалдаа авах чадвар сайтай болж байгаа бүгд найрамд хятад ард улсын зах зээл, Оросын холбооны улсын зах зээл, Европын холбооны зах зээл Америк руу гарахын тулд гадаад худалдааны бодлого, гадаад худалдааны хөрөнгө оруулалтын орчин нэн чухал гэдгийг манай улс төрчид онц чухал анхаарч ажиллаж байгаа үүнд нь амжилт хүсье. За баярлалаа танд. Үзэгчдээ өнөөдөр бид дэлхийд дахин тоом хөтөлбөрөөрөө бүгд найрамд хятад улс болон Америкийн нэгдсэн улсын хооронд өрнөж байгаа худалдааны маргааныг одоо шийдвэрлэх зорилготой яриа хэлэлцээ болоод түүнийг тойрсон сэдвээр ярилцлаа. Бид энэ сэдвээр олон улсын харилцаа эдийн засаг судлаач Даваа Самбуутай ярилцлаа. Бидний хөтөлбөрийг сонгож үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.